За үзэгч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Үндэсний өсөөлийг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин лиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг бид Сэлэнг аймгийн Түшиг сумын 1-р үеийн малчин, сумын авраг малчин Үрчин хаанд гихээс бэлтгэн хүргэж байна. За сайн байцгаана уу? Сайн үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. За танаа төрч өвлжил сайхан байна да. Сайхан байна да. Энэ жил ер нь бас Сэлэнг гэлтгүй ер нь бас нийт нутгаар сайхан. энэ Сэлэнг бүх нутаг сайхан байна. Өстой сайхан байна та. Танаа энэ нутгалж байгаа газар чинь бас их сайхан нутгүй шүү дээ. Уултаа, устаа, модтой ер нь бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн их үү дээ. Тийм ээ? Үзэсгэлэн бүрдсэн газар шүү. Ямар нэртэй газар вэ? Баруун Монстой гэдэг үлөөний. Тийм ээ, Баруун Монстой. Баруун Монстой. Баруун Монстой гэдэг баха. Манай үлдгийг. За та чинь болохоор одоо энэ Түшиг сумын суугуул тийм ээ? Суугуул нутаг аа. Уугуул нутаг Увсан аймгийн цагаан архан. За. Энэ 2009 онд ирж илээ энд. Одоо 15 жил болж байгаа юм да. Нөө за. Ирээд. Энэ нутаг сууршаад. Тий. Нөө за. Яагаад тэрний нутаг руу зүглөв? Энэ нутаг руу одоо зүгэлдэг манай гэрийн хүн жаас энэ хүүхдүүд бүгд наашаа сургууль соёлоо явуулсан. Тэгээд одоо ингээд ган гацаг бас манай нутаг чинь 2-3 жил дараалангаар өөрсдөөс гарахгүй хэцүү байлээ. Тэгээд би хүүхдлөөгөө төгнөө. Энэ ажил дүрл одоо энэ мал хариулахар чинь ерөөсөө өөрсдөөс хэцүү юм. Тэгээд нэг манай нэг их чи нэг гэдэг хүүхд энэ 60 гэд онд манай тэр их хөрх хоёр ирээд 67 онд ирсэн гэсэн үү. Тэгээ энэ дэлгийд хийцэнгээр ирж энэ Түшиг суманд ирж малж жагаад. Тэгээд тэрний хүүхдүүд энд байдаг. Тэрийг бараадад ингээ явна хийн гэдэг ирсэн манай гэрийн хүн. Нөө за. Тэгээд яваас ирээд ирснийхаа намар 11 сар тэгээд би энэ муудаа Сэлэнг аймагт очиж нэг 7 хоног гэдэг ч юм. Тэгээд яваас. Үгүйс. Асуусан. Тэгээд энэ дээрээ нэг бүдэрлээ өгч чинь бас. Гэдэг бүгдөө хараагүй. Энэ манай том залуу уст үлдсэн. Энэ 3 дахь залуу манайхыг дагаад малтаага наашаа зүтгсэн. Тэгэхээр энэ манай хоёр ирж ирсэн. Нөө за. Тэгээ ил гарцаа ээж байгаа хаяад явах надад зүрх хүрдгүү. Гөө одоо тэглэгөөтэй тий. Тэгсэн чинь та нарт тэгээд явуул намайг хаяад явахаас гэл манай ээж тэгжсэн. Тэгсэн манай хүн тэгнэ. Чи ээж тохиолд. Би явдлаа мал аваад. Ингээд тэр бүгд л энэ гэр оронгийн бүх юм чинь олбот болохоор би ямар үлдгөө. Тэгээд наашаа ирээд манай ээж бол 10 онд тэгээд өнгөрсөлдөө 94 хүрээд. Сайхан насалсан юм байна шүү дээ. Тий. Мондог хүн байсан шүү дээ манай ээжээс тоо. Танаа гэрийн хүн ч одоо та хэдийгээр энэ сайхан нутагт авчирч тий шүү дээ. сууршуулчаад төхнүүлчээд л зайлвал буцаж дээ тийм ээ. Тий гэсэн бэлдэж чаас. За танаа ч одоо хэдэн хүүхэдтэй гэр бүлийнхнийг сайхан танилцуулаач. За манайх одоо би 7 хүүхэдтэй. Тэгээ энэ охиноос орсон оюутан бахны гасан энэ хүн гисэн би. За. Энэ үнтэйгээ ингээ 8 хүүхэдтэй байлгаа. Нөө за. Тэгээ хамгийн том залуу одоо энэ малчин. Энэ бас малчин. 2 дахь залуу энэ хотод байна. 4 дахь нь бас хотод байна. Том охин хотод байна. Тэрний бага залуу хотод байна. 4 нь хотод байна тий. За. Бусд нь үлрэн дандаа ирсэлээ гэдэг байна уу? Энэ 3. Нутаг орондоо ер нь хүүхдүүдээс үлдээгүй юу? Үлдээгүй. Зөө. Сүүл хизээ нутаг явуу та? Би нодон 100 жилийн огоорны явлаа. Ус цагаан архны. За. Тэгээд ээжиг өнгөрсөс явлаа 10 хэдэн жил нодон нутаг орлоо. Нутаг ямар байна? Сайхан байна. Нутаг одоо яг нэг усан одоо мөнхөр байгаа юм чинь сайхан байлгаа. Өвлжээ. Тэр өвлжийн дээр нэг очлоо. Яах вэ тэгэл нэг эзэн байхгүй юм чинь тэгэл цаагаараа тэгэл ястаа зэвичдэг юм байл тий. Жохон тий.
гандуухан, гундуухан л байна уу тий? Тэн дээр айл амтанд үлдээг юм уу? Айлд өгсөн. За. Тэр айлууд нь тэг манай зэрэгтэй тэр ашиг хөрөглөгээд аваа явж байгаа маалгал харагдчихлээ. Зөв. Өнгөрсөн жил бас танаа нутгаар очисон цагаан архан сумаар очисон бас сайхан байна лээ. Бас л ер нь одоо энэ танаа байгаа газартай ер нь байгаль хувьд ер нь бас ойролцсон юм байна. Өөрлөлтөө. Тий? Модтой, устай, уултай тий? Гурван үлрэлийн нутагтаа юм л да манай цагаан архан чинь хойшоо даваад архилгоо орчихно. Өөргөд нэг сайхан бас нэг агтааг нүцэн газар байдаг. Говьд нэг сайхан газар. Манайх чинь говь өөрийг осолж өвлжид нутгалдаг байлээ. Зөв. Одоо ч бас 15 6 жил болчихж байгаа юм чинь тэгээд нутгийн иргэн шиг л болцсон байлгүй дээ. Анх ирээд бол одоос нутгаа санаа нутаг руугаа бас нэг юмар санагдсан тийм ээ. Гэхдээ ер нь тэгэл энэ сайхан нутаг ирж чад чинь тэгээд ер нь их тийм бодогдгүй юм байл шүү. Зөв. Ер нь сурч байгаа газар сайхан болохоор тийм юм шиг байна лээ. Амтан нутаг санаад их хэцүү байдаг гэдэг ярьдаг юм байна лээ. Би бас л тийх болов гэсэн өргөний нутгийн өгөөж сайхан хүлээж авсан юм шүү. За энэ жилийн тухайд өвлжилт хэр байна? Өвлжилт сайхан байна шүү. Тэр намраар л байна одоо ер нь. Ёстой сайхан байна шүү. Харин одоо бусад нутгийг бодох юм бол цас багтаа зарим засгүй газрыг бодох юм бол цастай. Бас нэг маллын нэг малны цастай. Богийн унтны цастай. Сайхан байна шүү дээ. За газрын гарцын хувьд бол одоо ярилдаггүй байлгүй дээ энэ сэлэн нутгч. Сайхан гарсан. Тий. Юуны хувьд бол энэ жилийн сайхан гарсан шүү. Мал идэвэр төлөх гэж байна. Мал одоо энэ 4 сарын ихээр төлөв баста. Тэгсэн чинь би одоо төлөө өрөөд авцаа. Харин танаа одоо ирсэн хашаанд хураг майлах шиг болно дээ. Тий, хургнууд зөндөө нургуулсан. За. Инээд хөрмөрийн бодоод яд энэ хаанаас араад ирсэн гэсэн нэг төмсгтэй нэг тийм дотор төмсгтэй засаад хүүхдүүд энэ засуулахгүй гэдэг нэг хураг тийм байсан юм аа. Би ч мартаж тэрэг тэгсэн тэр хөгөө ирсэн юм шиг байна. Зөв. Тэр нөхрөл өгөөл намар хэсэг бужигнуулж тэр намар тэр хөөсөн шиг байна. Тий. Одоо хонь ургалтын хонь жилвсэл сайтай л юм байна. Өвдөд сайхан ингээд хургалж байна гэдэг чинь бас дажгүй сайхан л байгаа юм байна та. Тий. Тэгж байна. За анх үлжээ тавлаг сайхан уу? Тавлаг сайхан. За нутаг агуурууд. Нутаг энэ эжийн баруун зөө. Саахал доо. Саахал. За үлжил тавлаг сайхан байна уу? Тавлаг сайхан байна. Мал сүрэг минь. Минь. Энэ жил бол сайхан л шүү дээ. Үлжил тэр нь. Дулаахан гүтэнгүүд ажгүй сайхан л хөвлөлж шүү дээ. Та хэд онд энд ирсэн? Би 2010 онд ирсэн. Өсөд жилийн дараа л жилийн дараа тий. За. За энэ дээрээ хэр хурдан идэх шүү. Энэ дээрээ яг эхлээд нэг 9 жилээ бол бас жаахан тиймэрхүү байсан. Скумент нанахгүй тэгэл тийчмс жаахан тиймс. Тэгэл нэг жил хэрэгтэй болвол. Тэгэл идэшэл тэгэл болцсон шүү дээ. За да энд ч тээ одоо ингээд хуваантан танихгүй ер нь идэшгүй мөн ер нь буцдаг ч юм билүү дээ гэсэн ер нь бодол төрж өг. Гэхдээ эхлээд ирсэн дород бол бас бодогдчихлээ. Бодогдчихсэн. Тэгээс арайч явж чадахгүй. Тэг арайч явж чадахгүй чи явж ирч чадах гэж буцсан ч гэжтэй юу байх вэ? Димич ирвдээ гэж бодогдчихсэн. Тэгэл л дээ эн чинь. Гэхдээ одоо цагаан архан гэдэг чинь за Херос нураас арга шигдэж одоо Улаанбаатар хотоос бол 1000 1100 багц. За аймаг руу ч 1300-аар авчдаг. Тэгээд наашаага ирэхээр чинь 1000 гаруй километрийн цаанаас ирчээд одоо бас тийм амархан буцсан ч гэж одоо бас юу аах вэ тий? Тэгээд малхунараа ер нь яаж авч ирсэн юм? Малаад энэ кулерын туугаад Эрдэнэт дээрээс тэгээд энэ манай энэ дуу бас хөтөж авчихсан. Тэндээс чи малын тоовор их явж исэн та. Тэр усуудтай хамжаал малаа туугаал. Тэгээд би Эрдэнэт ирээ тэгээд энэ манай дуу бас хөтөж авчихсан. Тэгээд 1000 гаруй километр ч одоо хэдэн сар туах уу? Гэхдээ би энэ дэхэд 43 оноо л ирсэн шүү дээ. Тэгвэл хурдан явсан юм шүү. Тэгвэл хурдан зүйл. Би гэхдээ Эрдэнэтэд бас нэг хүлээж энэ дүүгөө хүлээж гээд хонсон юм аа. Тий. Би бол тэрнээс ч хурдан явдаг шүү дээ. Зөв. Гэтэл эн чинь богмол тэр тусмаа эн чинь богнолт мал чинь өдөрт яваал нэг 30 км л явна шүү дээ. Тий? 30 км. Тий. Энэ чинь бас 40 хоногт гэдэг бол бас хурдан л ирсэн байна. Тэгээ энэ сайхан нутагт ирээд одоо ингээд
Сайхан нутгийн иргэн болоод. Тий одоо тэгэл энэ Сайхан өгөөчтэй нутаг. ойн нутаг бол сайхан өгөөчтэй. Янзын сайхан өгөөчтэй нутаг шүү дээ. Өвлжил сайхан байна уу? Өвжил сайхан байна да энэ жил. Энэ жил Нутаг аа. нутаг ишээ нэг эндээс 8 км байна да. 8 км баруун тийш байгаа. Сахлын даваан да. За. Баруун тийшээ. Тий баруун тийш. Сумаас өрнөд наашаа гараа явахад чинь айл ер нь баг байхгүй юм шүү дээ. Явж байгаа намар- ер нь яг танаагаад ирж шүү дээ. Тий намаржаа цусаа болоо явчихдаг ийш. За. Өвлж болохоор ингээд жоохон гүн рүүгээ ороо. Тий энд нэг цохон гэдэг айл байд юм. 5 6 айл. 7 хотл байд юм даа. За. Танаахан голцуул юм биш үү? За тий нутгаас сууч бий. Байгаа юу? Бага. Эдрийг ирж явах замд энд бас нэг юм том уурхай таарлаа шүү дээ. Тэр одоо уурхай гэдэг. Нүүрсний уурхай. Нүүрсний уурхай. Тийм нүүрсний уурхай. Энэ бас удаж байгаа уурхай юм уу? Энд ч одоо ашиглалтанд орох нь ч бас саяхнаас орсон энэ ч одоо нэг 7-8 жил болсон баха. За. Тэгвэл бас ч гэж энэ ойрхон уурхатай ер нь бол өвлийн төлөө төлшний асуудал бол бас гайгүй юм байна тийм ээ. Малчтай өгдөн шүү дээ. Уурхай чинь. За. Нийт орон нутгийн юунд күнгэлттэй өнөр нүүрс уурхац нүүрс олох тийм үү. Тэгвэл бас болж штэ тий. Дандаа бас нэг мод төлөөд авах биш. Хангайхан чи ер нь аргал хөрзөн тоох биш тий. Нэг мод нүүрсээр өгч идвэстэй тий бодвол. Сайхан нутаг байна. За та хинтэйг байна одоо энэ бууцанд байна. Тэр охин би төөл байна. Бага охинтойгоо. Тий. Тэр Одоо одоо толгой дайц тустай амьдч оюутан хүнштэй одоо явах гэж байна. Явчихаар нь одоо яана. Ганцаараа. Нэг энэ хүн нэг малчин сая авсарч өгдөө шүү дээ. Туслах малчинтай бас. туслан малчтай болсон ээжтэй. За. Сайхан тогтох хүн байна дагаад тааш. За тугалнуу таана. Энэ хараа их шандаг юм шүү дээ. Хадлан дэжлээ хаанаас авдаг вэ? Манай хатан тэжээд энэ тохоогоос хадтыг. Өөртөө хадчих тийм үү? Өөрснөө хадчихлаа. За. Өөрснөө хатаад тэгэл трактор машинаар оруулдаг юм да. Удааны үсэл ер нь авахгүй юу? Авахгүй. Болж जैन тэр чи тий. Өөртөө ингээ хадаад авчихна гэдэг чи. Энэ хатад юм махуу энэ хүүхдүүд л хадах юм. Тэгнэ л дээ. Тий. Энэ хүүхдүүд хадаад тэгэл энэ дээгүүр давдаг болчихно. Тэгээ энийг хаалгах чинь. Энэ өвсөн дээр нөгөө хон мөн чи гацсан явж штэ. Хаана? Түнгэд унтчих би. Яаж байгаа юм хөө зоолгүй. Цаашаа юу? Нааш нохлох. За ли би яа ханаас хуу. Энэ анасаа да. Тоорч авчих юм уу? Тэгээ тэр ашин дээгүүр давал. Энд дүү даваа авчих юм уу? Яста би өөрөө цөмөрчгүй гайг байгаа. Гайхгүй. Чи сүмэрч чинь. За ингэж явахгүй болохгүй. Мал дөгс тавих гэсэн ш өөрөө цөмрөөд орцсон байж. Тааш нь тийш хайчих гэж байна. Тийш нү? Тэгж байгаа юу яа. Ер нь бол ингэж л гардыг юм шиг байна тий. Тий. Тэнийг цөмөрцөн газар байгаа тэрийг мэдэн шүү. За. Заагах. Энэ хүүхд түнгээ айцсан байна. Яг энэ наадах ямар ч усан даах хаа. За та наашаа гарч яах вэ? Би л юм чи наа чинь төмөрцөн газар байгаа. Хүлээгээд манзны заагаар унтчихв. За эндээс ингээд хаяад өгч тий. Тий. Наа чинь энэ байна шүү. Энд цаа чи. энэ юу? За. Наа чинь хүлээгээд өдөөний сэрээдүүдийг бас молж штэ. Энэ уус ижиг бухтраад ахын надад хайш юм. Тугалнуудаа өдөртөө бол ер нь гарахгүй юу тий? Усаа угаалгүй гэдэг нь одоо чинь. За. Энэ сул юм шүү дээ надад. Сүү. Явахгүй наас. Энэ фашаар эдний богнод байцсан тий. Яг нэг хураалтанда багтарсан байна л да. Тавуухан жоохон хамаад аваад хөлөөч.
Оо бэлээ өмсдөө. За Ажлын бэлээ өгдөг юм. нөхөн хоёр хооронд гайг үзтэй. Цагдаагаа өгөн дуртай юу юм. Өдөр тоглолтын дээр хэр их өмсөх юм бэ? Хэдэн удаа өгье? Өдөр 3-4 тавьд хэлээ. Тэгээ гарахгүй болохоор бас хэл байх л та тий. Хашаанаас гарахгүй юм чи. Амар их хэлээ. Саяны хийг ишгээд авдаж юу шигээ? Онлог хийсэн шүү. Онлог юм байл. Энэ аюултай юм энэ дээгүүр их явбал Балаагурч бидгээд Google тавьж өгöd юм да. та чиг хаана гიშгдгийг мэдээд байна л да. Тэгж байгаа. Тий. Сайн юу ингэж шагаа хүртэл ороод буцаад авлаа шүү дээ хөлөө. Тэнд тийм газар байна. Тэр юу холдсон байна. Банзан холдсон. Банзан алдсан шиг байна. Тэнд нэг таагалж юм тавихгүй. Энэ хизээд Хизээ нэг явна. аач юм биш. Наа тийм ингэ бутраад байдаг юм. Энэ жилийн үсэх соноо. Шива. Үргэлжлээ явдгүй байна тийм. Би ингэж муу гатгаад байна уу? Гүг. Тэгээд. Наа тийм оош. Гэтээ сайл тэгээд. За энийг тавиад өгчлээ. За танаас тавиад өгч одоо болъё. Яа. Тэс юу л галтчих гээд биш. За. Гарана. Аюултай юм байна. Зөнтөө. Зөнтөө төлтөө болцсон юм багч нэ. Нэг цонтоо тоглож байгаа үстэй. Яац. Өлгөө. Анцээ болцсон байж тээ. Эрт гарсаа ургамш намар сайхан дөрнөө болцсон байж байна л да бусдыгаа бодвол. Хөөрхөн сэргэлэн байж тээ тэр чи. Та өвсөн хог нь ялахгүй бол Буцаага оруулъя. Буцаага оруулахгүй энэ гаргаж болохгүй бах тий. гарахгүй гоо. За би буцаага оруулаад. Хурган бариад. Хурган бариад авах наадах чи хайчих дээ. Хурган барьж дээш хий. Тэгээ ирнүүд. Бүр сэгсгрээд бүр их байна. За чи хоолтонд байж. Хөөш. Орохгүй даа чудаа наач. Энэ хатаа энд байгаа юм байна л да. Энэ харшилтаа нөлөө өгдө хургаа дагуулж гүгөөд. Тэр ингэрөөд бүр аюул болчих. Жан гаагүй орохоор малчаад их бирх байх юм аа. Тэр чи гайгүй болохоор ийш юу тогтохгүй. Эдгээр чи ингэж завааруулахгүй шүү. За. Энэ үүсэн зургаар заваар. Харин үүснээр гараадах юм байна. Бусдыг хашаанд хиймээр юм уу? Тэгнь. Тэ? Хашаанд гэж л одоо янзлахгүй бол үүсгөө завааруулаа ич. Энэ урд хашаа юуны хашаа юм? Үхрээ хашаа. Үхрээ дэндээ хотлох юм уу? Тэгдий. Үхэр тэнд байдаг. Оройдоос өвс тавьж өгөх үү? Оройд нэг жаахан өвс хайж өгөх юм аа. За. Идэхгүй шахуул юм биш. Тинэ энэ сайхан багч ята. Тий. Тэгээд бүр хогмог нь хамахгүй байна. Хураас өвс идснээс сайхан бичээрийн өвс идчихсэн дээр байгаа л да. Хамттай байхгүй. За хон хаагур байна. Хоноод ийшээ даваад байна. Хойд руу гарсан байгаа юу? Хойш байгаа одоо тэгээд яв юм. За хоёлаа хоноо нэг эргэж ирээ тий. Тэгээ. За. Хонц сайхан тогтож байна да. Одоо ийм өвстэй сайхан газар ч одоо хон тогтохоос яах. Юу яах вэ? Надад голоод идэхгүй шүү дээ. Идэхгүй байна бас. Бүр доо хүрч тэр хоны явлаа шүү дээ. Тэр дээр байсан шиг үү? Тэн чинь хүрч идэв шүү дээ. Бас тийх баха тэр чи. Амар надад чинь шийдэн. Намдор энэ ширгэний одоо энэ доор газрын өвсөг бол энэ голоод идэхгүй шинжтэй. Нэрэж одоо хүн ч гэсэн ер нь тэгээ штэ. Тэгээд алил
Шинтэй соргог гэснээр л идэх байлгүй тий. Тэр нь шүү дээ. Хүн халаас оолгаалгаад өгөөд тэр нь ч хэд идэх үү? Өстой хэд идэх үү тий. Манай 9 онд чинь 700 малтай иржсэн айл шүү дээ. Тэгээд ирсэн өвлөө нөгөө чинь нөгөө туурж ирэхэд чинь мал ядаргаар тэгээд өгдөг юм байл. Тэгэхэд бас жаахан засарх уу. Энэ нутаг чинь бас жаахан тийм байсан. Жаахан чанга байсан. Тэгээд нэлээ ус нэг 7-8 өхөртэй ирж илээ маань. Бэрүүл хөдлөнээс нэг 2-3 тоглолт 2-3 үнэтэй. Тэгээд одоо тэр маань өсөд одоо 100 хүрээл тэгээд энэ ус чинь яах юм би ядлалаад одоо нэг 90 өхрүүд. Гэр 80 өхөр байна. Нөөц. Тэгэл нутаг орон сайхан өгөөчтэй л шүү дээ тий. Хатан тарилангийн юу болцсон газар гээд. Бүс нутаг гээд. Бүс нутаг гээд одоо малаа цөөл гээд байгаа шүү дээ. Тэгин. Малаа цөөл одоо мал чинь одоо ер нь олон мал хөлдөө юу яаж ийн гээд. Тэгээд байгаа шүү дээ. Тэгин. Одоо би чинь 1000 гар малтай байсан. Нойд нь 300 гар мал ядлаглаа. Энэ жил бас 300-400 мал бас намар явууллаа. Тэгээ одоо нэг хонь яманаас нэг 500 гол юм байна. Болно. Танд одоо тэгээд болгүй яах. Бүлгүү танд бол одоо тэр олон малаар явахгүй дээ. Олон малаар тэр мал чинь хөлдөө бас хэцүү. Тэгин шүү дээ. Олон мал чинь тэгээд яг одоо ингээд өөрөө төлөвлөсөж би ч одоо бас их юм алан дүндээ би тэгэл хоньны хур харсан бол тэгэл одоо ихийн хараал явсан бол тэгс одоо тойролдод идэг болсон байл. Тэгээ ямааг чинь 4 сарын 10 дахь төрүүлж байгаа хоньны энэ 3 сарын 20 дээс тэгэл 4 сарын чи идэл төрж явах юм да. Тэгэл юм байна. Одоо яг вэ та одоо тэгээд энэ хүн бүлгүү байгаа дээр байгаа юм чи тэгээд өөрийнхөө хэмжээнд л маллсан дээр тий. Тэгээд одоо хэмжээнд ч болж чинь тэгээд одоо ер нь энэ охин ч одоо тэгээд төгсгөр нь тэгээд нэг дараханд нэг байр авъя гэж бодож байна одоо тэгэл. Зөв. Охиныхоо орон сууцыг бэлдэх гэдэг шүү дээ тий. Одоо яг вэ тэгээд энэ туслах малчинтайгаа та хоёр тэгээд өөрсдийнхөө хэр тарсан юмыг маллаад байж хахад зүгээр. Тэгэхгүй бол одоо бас дийлэхгүй юм авчаад. Дийлэхгүй юм хэрэг алгаа. Малын юу одоо дийлэх. Тэгээд малтаа байсан болохоор эдгээр үдийн одоо ингээ янзлж ихээр сэтгэл хөрөхгүй байна. Малнаасаа олдож чаддаг. Малнаасаа олж чадахгүй. Энэ малын гүчээр чинь л одоо идэж явах унаа тэрэг бүх юмыг л авч явна шүү дээ одоо. Хүүхдүүд ер нь таныг төвлөх юм уу? Эдэн ч одоо тэгэл амарч нэг төмөв лугаа орж одоо амарлал гэж л байна л та. Тэгээ та болохоор малнаасаа салахгүй л гэдэг. Тэгээ малтайгаа тэг ямарсан охиныгоо төгсгөнэ. Гэтэ яг вэ? 2 дугаар хөрс. Одоо сайхан хөнгөн шингэн ануухан л шүү дээ. Одоо ямарч нэг даал хөрлөө одоо хүмүүн. Хэдэн жил малын араас гүйчих бол даал гарцаа явж одоо би. Тэгээ сайхан л шүү дээ. Одоо тэгэл яа тий 80 хүртэл мал руу гүхгүй. Одоо энэ арын том хайрхны ард лэрдээс ингээд хил байгаа юу? Одоо тийш дээ. Тэр дөмбөр нэг цастаа юмшиг харуулаа шүү. Тий. Тэр чи одоо самар дүүдэг ноёны уус гэдэг ноёны гол гэдэг юм бэ энэ амиг өгсөө явахаар. За. Тэрэн дээр би нэг 14-5 онд ир хүүхдүүд самар дүүнхээр би нэг морьтой гаргаж өгчээсэн. За. Тэгэл тэрнээс орой дээр гарахад хойшгоо нийл моттой тийм уул харагддаг юм байна лээ. Тэр л хил байдаг гэсэн. Тэр ингээд ер нь Орсын нутаг л харагдаж ирэх гэсэн үг юм уу тий? Тийм л юм байна лээ. Айл болж хараагүй би. Энэ ийшээ тэр гацаагаар явахаар цаалт нь тэр ашаа хүрээтэй айл байдгийн байна лээ өхөр малтай айл. Зөв. Энэгээр нэг гацааныхаа цаана уу? Цаана. Тэгэхээр бас нөгөө Орос одоо альбом бүрээч гэдэг юм тийм үү? Өрөөдөд байд юм шиг байна лээ. Тэгээд тэр энэ хүүхдэд нэг юу гацаа үзнэ гэдээ явахаар нэг явж чадсан. Яг цаана Оросууд чинь тэр юу могоо байрцсан зам ам засцсан тэгээд юмнууд барьцсан байж. Ер нь бол одоо энэгээр нэг гарч ордог нэг юм бомб болох гээд байна уу? Тийм л юм шиг үнэ. Одоо ингээд энэ оройлон зүтгэхэд байгаа зүйл ингээд тэгэхээр л ингээ орой дээр нь арай амттай юм байгаад байна тий? Амттай байгаа. Энэ юуны үсэг чинь тоохгүй шүү дээ. Одоо ийшээ явахаар чинь күлтэй ороод энэ үс чинь зүгээр ингээ унж байгаа шүү дээ. Тэгэхээр идэхгүй юм. Идэхгүй. Одоо ийшээ яваад ингээ цаатлаар явахаар их сайхан. Ууланда гарахаар хойшоо ингээ цаатлаар би чи явдаг. Энэ бол яг одоо намарч яваад нэлээд гişгчлээ. Тэгээд би өчтөө энэгээр нэг зааж өгсөн. Маргаадаар тийшин дагуулж тэмтлээ энэ хойшоо энэ цаатлаар уулан тарил гэж хэлнэ. Хажуугаар нэрнээс нь
малчингаа сургаад байгаа юм биш үү тий. Сурхал. Дандаа энэ мал яраас ингээд ганцаараа явж байхад бас тэгээд туслаг малчингаа сайхан сургаад авчвал тэгээд гэрийнхээ ор зүрийн ажлыг өөрөө амжуулаад байхад бол болж шүү дээ тий. Одоо өөрөө амжуулна. Одоо хүү. Одоо ч ингээд хүү явлаа. тий. Одоо хүүхэд сургуультай яваадаг нь 4 цаг болж байна гэдэг чинь одоо цагийн дараа ихэд л ер нь хоног гадна очих нэ. Тийм шүү дээ. Одоо ирнэ шүү дээ. Одоо ер нь бол ингээд гэрлүүгөө ер нь чиглээд явж байгаа байл нь шүү. Дэглэгээ хандаад явж. Тий. Би гашаа цэмбэд л цэвэрлсэн юм гэж. Энд нэг яхан шороо хий. Гэвтэр нь хөлдөөд байх юм аа хүм. Одоо наад шороо гэж гаргах юм уу те? Оо зөө. Өө чи нөө бацалдаа үлдсэн юм шүү те? Нэг жодод яа та. Таяа ямар мохоо шороод. Би жоо хэлсэн шүү дээ ингээд шороогоор буулгаднаа гэж. За яах вэ? Тэгээ буулгажлах хас яд гэх. Нүмер жодод чад явах уу? Тэгөө. Үзтгүү. Тэг жодод. Чи хороо бууц үстэй. За тэгж яах тэг. Бууц чинь хүний эрүүл мэндэд сайн л байдгийг гэсэн шүү дээ. За өксөв бас. Хамгийн зөв буулгад. Яста хамраа чихэд ямар нэгэн сайн байх вэ гэж юу? Сайн байх. Аа улаан баатарын утааш болоод байж. Да утааг утуулчихсан сайн байж мэдэх байх шүү. Аа? Анасаа бит. Утаараа сайн биш гэж юу? Хүмүүс чинь заримдаа хүүхч ухта өдөө гаргаж ин бууцсан дээр маань сайн байдаг нь би яах юм гэж шүү. Хаанаас их юм? Энэ дасгана мэнх. Ингээд бүр өтөхгүй болчихсон юм байна. Энэ дотор уу? Энд. Тэгж тараах юм уу? Наата чи ингээд таргаа явж тийм юм явлаа. Энэ өөрөөс жоохон юм мөсөрцөн байгаа юм тий. Жоохон хөлдөөстэй Чи байдаг. тэгээ яваад байхгүй яа. Чирэх гэж байгаа юм уу? Ах уу дараа нь хүрдээр л тэгшилчээ. Энэ бүр ингээ ханаас салгач юм ингээ манаас ивэр байх юм уу? Наа чанд хүлдсэн байгаа гэсэн салах. Салуу сална. Салах юм бол салгач болж шít. Салах. Ти сүлдсэн шүү байна. Тийм биш шүү. Чи бүр хамгийн хөлдөө байна. Хамаагүй хөлдөн байна. Тэгээ чи дэвсгэр чи юм уу болчих юм шүү. Наа тэгээс хөлдөөдсөн биш. Наа чи нэг дөрөв машин өтөг болгоод одоо дуусч. Машинаар авчиж болгосон юм уу? Чи намынхаа бууцыг. Тэгээд өхрийн дэвтэр засаад байгаа юм уу тий? За одоо туслахтаа. Ийм хэсгийг асах чадаа наа. Өндрөө. За. Шээ. Чиний жаадаг юм. Сгээд тарааж штэ. Энд ихтэй бас шороо бодвол нэг хайхтар яваад ахгүй юу? Хайхтар хамрам хуурашуулаад ахгүй мэн. Тэгэхгүй юм ч одоо. Нэрийн хороо бол энэ ч хамрам хороо ороод стаална үтээ. Нэг хизээ авчиж болгосон юм. Намар. Тэгээд 11 сар энэ сатэрний төрөний явдаг. Уулаад өгсөн юм. чийг авсан л байна да. Наа чи цасаалдах болгох юм уу? Нэг намар цасаалсан юм нэг өдөр нэг яах юм. Тэгээ бод. Янд явсан байх. Моос болгох юм л болчихсон. Ханны хэсэг нь бол нам барьцалжээ. Тэгсэн байна.
Дараа зүгээр нэг жахан цанк руу ороход баас нөгөө тогтоог нь үүрээ баасаа үүрж. Яа тэгээд хийв байж байгаа шүү дээ. Өтгөн мод авчих шүү дээ. Дийнэ. За тэгээд яатах ясаа болъё дөө. Өчтөр би бас тэрхүү би бас энэ талаар хийсэн. Энэ хамгийн эсгийн бол яг нэг жоохон нэмгэлчил эндээ ингээд бүр манаас болоод нэг бодлын зүгүүрч юм шиг. Тэгээ байж ирдэг. Одоо наадах чи хийчих тэгээд бол. За энийг алсгтнө. Энд дасахгүй юм. Энэ руу хашаа руу жоохон шахаж явах гэдэг. Тэггүй ч юм уу. Яг цааш нь тийш нас. Энэ эсгээр тэгдэг юм Энэ шүү. эсгээр дасах. Тэгөө энэ хойлох мохон явах. Гайх. Энэ эсгээр хөлдөөстэй байх шүү. Би тэгээ дараа явчихлаа. Тэгэхээр нэг бурхан гайхуу шиг тэгэл. Ангууд ядаж тэг жоохон. За ингээ бол. Жоохон ч гэсэн хөвтөр бас нэгж юу тоолох юм да. Тааш. Болтгон зүгтэндээ. Хаа нэг өдрөг Энд тавьчих. энэ жил нутг руугаа сураг ажиг тавьбуу. Зуршлаг намарч өвлж ямар байна гэнэ. Энэ сайхан байна гэж хэлсэн шүү. Цаасаа багтаа 100 бол тааж очсон юм лээ шүү дээ, тий? 100 очоогүй шүү дээ. 100-аар нөцсөн гэв юм уу? 100 ч нөө нодон болсон шүү дээ. 23 онд юм уу? Тий. За. 23 онд. Энэ жил гэдээс 100 сайхан, өвлөр нь сайхан байна гэдэг жилээ. За. Энэ жил чи угаасаа нийт орон даяар ер нь гайгүй ганц нэг сумбыг гэж тооцоолж таас сайхан байна л да. Алтан төлийн эзэн хэдэн онд болсон юм бэ та? 20 онд болсон хаа. 20. 20 байсан хаа. Энд ч он сарнд байхгүй юм шүү дээ. Тэн дээр энэ дээр 17 дугаар жарны төмөр хулган жил гэж байгаа юм биш үү? Одоо ч могоо жил гарч байгаа чинь тийм л юм байна тий. 20 онд болчих тий. Энд ирсэн хойно юм биш тий. Зөө. Энэ бүр чинь таны шагналд урамшуул гэж бол одоо зөндөө биш тий. Би энийг их олзуурхаж хараад ирсэн энэ үргэлжлэлийг. За. Энэ одоо энэ чинь нөгөө хилтэй орхон болохоор энэ нөгөө Наач хил дээр нөгөө хилийн харуулуудад бас нэг юм тусалцаа үзүүлдэг юм биш та чинь тий. Тий. Нэг Одоо 1000 мал чинь нэг акт гэж байгаа юм биш үү? тий. Тэгэхээр ч одоо 1000 мал тоолуулсан хүн болгон одоо энэ хилийн зэрэгт нэг адуу хандуулж гэнэ гэсэн үг юм уу? Тэгээд хүний өөр юу юм байлгүй дээ. Сонирхол юм байлгүй дээ. Энэ хилд яг хөө тэгэл суморонгоос та нэг яг хилд нэг бас яг энэ хилийн юу хайцаад нэг юм өөрхөн байгаа юм чинь ийм өгчихгүй юу та адуу юм уу хөр юм уу гэдэг хэрэг би нэг өхөр өгсөлтэй. Зөө. Энэ тэгээд энэ хилийн анги застаууд ер нь малчтайгаа ер нь хэр ойрхон ажилдгийг. Энэ уг нь ер нь ойрхон тэгэл хил мөлийн хурал мурал боллоо ирдэгсэн өөрийн 20 он гарснаас хойш тийм малчтаар явж хийх байцал. Бачаад байна уу? Гэтэ энэ рүү ч бас арай 50 баха. Нэг айхтар тийм хилийн зөрчил энэ төр бол нэг гараад байдаггүй л. Гайгүй юм шиг байна. Тий. Хин зуулддаггүй юм байна лээ. Тийм тэр баруун аймаг шиг одоо энэ зүүн шиг тэр халах гол мөл рүү бол бас нэг тийм юм хаяа дуулаад тийм шиг шүү дээ. Тийм байхгүй юм шиг лээ. Энэ мордоо хилийн их явдаг байсан. Одоо явхаа байцсан байна. Хил 50 болохоор тэгээд байгаа юм уу? Байхаар тийм үү. Тэгээ миний тэгж явах хүн дороо тийм үү тэгээд байцсан юм уу дөрөв. Одоо нөгөө техник хөгжөөд бас нэг өндөрлөг газар нь камер тавьдаг ч юм уу, дороо интернет гэдэг ч юм уу, тэгээ бас нэг хяналтаа тавьчихдаг гэж магадгүй. Уул хадаар ингэж дээр явахгүй. Нэлээр ингээ мөр харахаар үүсгэж чаар харагддаг юу яацдаг гэдэгээс байхгүй. Энэ юуны батламж байна вэ? Наадах чи одоо нэг доктор профессор гэсэн тийм батламжлалтай
Монголын мал аж ахуйн академийн жуух гэж байна. Монголын мал аж ахуйн академи. Мал аж ахуйн хүндэт профессор юм биш та чинь тий? Тийм. Оо зөө. Хин тэгээ ер нь яасан хүнийг одоо ийм профессор болгоод юм болоо? Тэгэхгүй одоо ийм чинь дээр үед байгаад болцсон. Тэгээ одоо Сэргээж өгч байгаа юм. сэргээж өгж байгаа юм гэнүүд хөдөө аж ахуйн хэм бэлүүд нэрийг мартсан. Энэ бас л тэгэл ингээ олон жил доктор сууршилтай мал хавга малалсан тэгэл Сан залуучууд үлгэрдүүрэл болсон гэл одоо янз янзын тийм үзүүлэлтүүд байдаг л баг тий. Хүндэт жуух ромб тэмдгийг олох уу гэж шүү дээ. Бас тэмдэг тэр дунд ч одоо нэг тэмдэг нь байгаа мó? Тий. Таны нэг олон тэмдэг дунд ч. Тэр ер нь юу юурэ тэмдэг вэ? Тэрийг чи харъя л да. За энэ алтан гишүүн энэ бол улаан загалмаа нийгэмлэгийн багш өгөн тий. За энэ одоо 2 дугаар 1 дугаар одоо 2 дугаар одоо байна энэ. Дээлтийг авч яагаад үзчих. Зя. Бурхан энэ олон хүндтэй юмнууд ч газар унагчих. За энэ алтан төлөв хийсэн байна тий. MNB гэсэн үндэсний телевизийн. За төрийн дэд алтан гадсан байна. Алдар тхийн 1 2 одоо малчны тэмдэг. За миний таньдгууд бол ийм юм байна. Улаан загалмаа. Нэгүүлсэнгүй үлдсэн байна тий. Тий. Монголын мал ахын академи профессор. Энэ тэмдэг нь энэ юм биш. Ийм гоё тэмдэг тийм биш тий. Энд чи одоо Одоо нациг Сквадрын хотын шиг нэг ийм том юм байна. тийм биш тий. Ийм гоё тэмдэгтэй гэдэг юм шүү дээ. Гоё юм байна лээ. Дархан бэрэн байна. За энэ ч сумын 100 жил байна. Энэ сумын 90 жил юм шиг байна тий. Цагаан архан сумын 100 жил. Энэ одоо нутагтаа очиад авсан. Ёстой гоё тэмдэгнүүд юм биш үү? Одоо ингээл хамгийн том нь бол одоо энэ алтан гадсан байх нь. За хамгийн том нь бол одоо энэ алдар тхийн хотон л байж таарна л да тий. Энэ олон сайхан хүүхэд төрүүлж өсгсөн. За тэгээ төрийн дэд алтан гац. Гоё юм байна. Тэр одоо танаа гэр бүлийнхэн байна уу? Энэ манай гэр бүлийн хүүхдүүд зарим нь Хүүхдүүд гэр хүргэнүүд байна уу? Тийм байна. Манай том хөргөн том охин 2 алга байна энэ дээр. Бусд нь бүгд байна. Нөө зөө. Бас их сайхан олоолаа бас танах чи их сайхан юм уу? Одоо 7 хүүхдийн тэгэл хүргэн биер ачцээ нийлээд бас их олол болж байгаа л. Одоо 20 гэдэн зээ болж байна. Ачцээ нийлээ 20-д болчих шин үү? Оо зөө. Одоо тэгэл өшөө олуулаад болох нь дээ. Тийм. Одоо тэгэл тустай гараагүй хүүхдүүд бас байгаа үдтэй. Юуны энэ хүүхдүүд одоо арай жижиг байна. Манай энэ цэрүүний ярддаг тэр дармагийн том охин гэр бүлтэй болчихсон боллоо. Бусд нь энэ том залуугийн нэг бандны өнгөрсөн жил тустай гарлаа. Тэгэл бүгдээр л оюутан болоод байж юм дээ. Одоо тэгэл жил ирэх тусам л олон л олоолаа болно. Тийм л дээ. Тийм ээ. Танах чи ер нь тэгэд одоо аав ээж чи өвгд эз чи угаас л тийм цагаархны уугуул хүмүүс юм. Цагаархны би багаас л одоо малтаар өссөн хүн дээ. Би айлын л одоо айлд очиод нагцтай очиод орцсон байл л дээ. Манай нэг ээж нэг хурал цайлчгийн хурлыг явсан юм билээ. Тэгсэн тэр хадам нагцтай өгчхад явах хооронд 3 он чадрагт нь би яг энэ хүш байж захта орцсон юм билээ тэр нагц өгч дээр. Тэгээд айлын өргөмөл хүүхд болоо явахгүй. Тэгээ манай ах нарын эгч нарын отод байдгийн. Олон цагаан архны юм. Тэгээд энд багаасаа ирээд тэгээ энд одоо хотын иргэн болоод сургууль солиулсан ажилтан. Одоо тэгээд явцсан. Тэгээ би цагаан архандаа тэгэл хүний өргөмөл ганц хөөхчих болол тэгэл явцсан. Тэгэл 3 хүүхдгүй айл байсан бэлээ. 3 айлын 3 хүүхд өргөж яваад манай тэр өргөмөл ээж аав хоёр. Наа. Одоо нэг өргөмөл ахын алтан болгохт байдгийн малчин. Төв аймгийн үү Сэлэнгийн үү? Сэлэнгийн. За. Бас цагаан архнаас ирсэн. Тэгээ том өргөмөл ихч тэгээ чавс бурхан болцсон. Тэгэл хүүхдүүд нь одоо тэгэл юунд байж. Цагаан арханд байдгийн. Зөө.
Танаа гэрийн хүнд хоёр баг залуудаа ер нь сум нэгдлийн ажил хийж исэн юм уу? Дам мал дээр байсан. Дам мал дээр байсан. Манай гэрийн хүн 72 он зэрэг салгагдчихсан. 3 жилийн зэрэг байна. Тэгэхэд халагдчихсан. Би 4 дугаар ангид өвсөл тэгэл хөдөөж байгаа малдаар байж байгаа л тэгэл тэр хүнтэй яваад тэмээ авч хариулээ тэр манай гэрийн хүн. Тэмээтэй нэг 2 жил болчиход тэгээ хоноо авч үржил хоноо авч хариулээ. Тэгээ сум орондоо мал үржил авч хариулж хоноо хариулж байгаа л тэгэл сум орондоо нэртэй төртэй л байсан. Аймгийн мөнгөн загналаар шагнаал нэг сүрхтэн 2-3 удаа болж илээ. За одоо ч үхэр ер нь Үхэр ирж гэнэ үү? хотолчул тэгэл ер нь болж гэнэ үү? Одоо энэ модон дундээс одоо гараад ирж байгаа байлгүй тий? Үхрээ хашчул тэгээд болоо юу одоо? Одоо тэгээ үхрээ нэг ашиндаа тэгэл. Яха өөрөөхөн шиг ашиг юм аа. Тэгээд эцэс хүрээд ирж гэнэ надад ч. Өдөрс үхэрч тэгээд бас л өгөө ямтай амтан л та болоогүй тий. Ирээд гівтгэж дэр чинь тэгэл гисгэн болно. Туглаа тавьж өгөх юм уу? Одоо бэрүүн бүх ширхт. Ширхцэн болохоор одоо ер нь туглаа хойлохгүй юм байна тий. За сайхан тогтуу өрөө байна да. Гоё өрөө. Тэнгэрийн хаяа жоох ягаарцсан байна. Маргаа сайхан дулаахан болох нь да. Сайхан байх шүү тэнгэр. Тэгээ энэ үер чинь бас нэг жоохон хүүтнээс жоохон чангарн мангарна гэдээсэн үү тий? Тэгжэл тэгтээ баруун тийш юм шиг байлээ. Тий. За нэг өдөр сайхан өнгөрлөө. За нэг Чи одоо Монгол орных бараг хойд зэгт. хойд гэл дээр ирлээ. Ирлээ шүү дээ тий? Тий. Гэл дээр ирлээ. Өнөөдрийн ажил бол одоо ингээд Яг болсон. Дууссан. Ухимаашаад малаа ашиглаа. За тэгвэл хоёлоо хотоо нэг тоосчоод тэгээ орж амраа да тий. Тэгье. Тийм. За нэвтрүүлэг гэсэн энэ дүрээ дуусгачих. Тэгье. Баярлалаа. За баярлалаа. Та нар ирсэн чинь өдөр амжилт үсэйдэ та нарт. Тэрийг бас өнөөдөр гэртээ хүлээж аваад нэг өдрийг бас хамтаа сайхан өнгөрүүлсэнд танд маш их баярлалаа. За зүгээр. Олон сайхан хүүхдүүдийн буян заяа төшөөж бас урт удаан сайханслаараа гэж бас За төлөв болчих. За баярлалаа. За нэвтрүүлгээ өндөрлөж ойлоо тэгээд ишээгээ хотод ирээ. За үндэсний ус соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевиз малчин айл нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг үзэгч та бүхэнд хүргэлээ. Энэ удаагийн нэвтрүүлгийг бид Сэлэнг аймгийн Төшиг сумын 1-р өгийн малчин сумын авраг Үржин хандагчиндаа ирж бэлтгэн хүргэлээ. Ингээд эх 7 хоногт 5 гарагт шинэхэн айлтай шинэхэн зочинтой үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзах болно. Түр баяртай үзэгч та. За баяртай гэж. За баяртай. За ойлоо ишээ. За